Би 141-р сургуулийн 1-р ангийн сурагчийн эцэг эх байна. Өнөөдрийн зохион байгуулагдсан тоглол инээ сурыг сургалтанд ирж суусандаа маш их баяртай байна. Үнийг зохион байгуулсан баг хамт олонд ч гэсэн талархсан илэрхийлмээр байна. Учир нь юу гэхээр одоо яг өнөөгийн хүүхдүүдийн хувьд болохоор нөгөө сэтгэл зүйгээ хэрхэн таньж мэдэх, түүнийгээ ялгаж, салгаж ойлгох, хэрхэн хариу урвал үзүүлэхийгээ одоо суралцахад дадлын тийм дадал олгох төсөл байна гэж би ойлголоо. Тэгээд үүн дээр маань яг одоо миний хувьд гэх юм бол 3 хүүхэдтэй 1-р ангийн хүүхэд, 3-р ангийн хүүхэдтэй бүр цэцэрлэгийн насны хүүхэд гэсэн 3 хүүхэдтэй. Тэгээ хүүхдүүдтэйгээ яг яаж сэтгэл зүйн боловсрыг зөв ойлгох уу, яаж өөрийгөө таньж мэдэх үү, яаж уурлаад байгаа энийгээд байгаа ямар төвшөнд байгаагаа илэрхийлэх нь ингээд тулгамдсан асуудал байгаад байгаа. Тэгээ үүнийг маань дэмжиж энэ хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэх гэж байгаад сургуулийн зүгээс баг хамт олонны зүгээс маш их баярлалаа. За баярлалаа. Манай хүүхэд 141-р сургуулийн 2-ын анги тэгээд өнөөдрийн тоглол инээ сур хөтөлбөрт оролцоод эзэж хүүхдүүдтэйгээ бид 3 хүүхэдтэй. Тэгээд 3 хүүхэдтэй өсөж хүмүүсттэй талаар бодож яаж байгааг юм байна. Тэгэхээр одоо энэ дэс сургалт аваад ер нь бол цаашдаа хэрэгжүүлъя гэсэн одоо өндөр сэтгэлтэйгээр сургалтаа өндөрлүүллээ. Тэгээд та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. Сайн байцгаана уу. За би 141-р сургуулийн 3-р ангийн эцэг эхийн нэг төлөөлөл. За өнөөдөр одоо тоглол инээ сур гэд манай 141-р сургуульд нэг ийм сайхан төсөл хөтөлбөр хэрэгжихээр болсон байгаад маш их баяртай байна. За энэ сургалтанд сая сууснараа бол одоо эцэг эхчүүд бидний мэдээж бүх эцэг эхчүүд адилхан одоо өөр хүүхдийнхаа сайн хүн болж төлөвшөхтэй сурлах хөтөлбөртэй байх. За одоо ялангуяа сүүлийн үед маш их хэрэгжиж байгаа одоо нөгөө сэтгэл зүйн асуудал те IQ буюу одоо сэтгэл хөдлөлөө удирдах чадвар гэдэг ямар байх вэ? Найз нөхөд нийгмийн хүрээлэлд ороод энэ хүүхд ямар хүн болж төлөвшөх үү гэдэг дээр их маш сайхан сургалт боллоо гэж бодож байна. Тэгээд одоо энэ сургалтыг зохион байгуулсан та бүхэнд маш их баярлалаа. Одоо ингээ манай 141-р сургуульд хэрэгжижснээрээ ингээ маш олон хүүхдүүдийн одоо цаашдын хүмүүжил, боловсрал, за тэгээ багийн одоо нэг анги хамт олонны хүүхдүүдийн дунд хоорондын харилцаа тий багштайгаа ойлголцох эдгээрт бол маш их үр дүнтэй байх гэж бодож байна. Сайн байна уу? 141-р сургуулийн 4-р бүлгийн эцэг эхийн төлөөлөл байна. Тэгээд тоглол инээ сур хөтөлбөр Баянгол дүүргийн 141-р сургууль дээр сонгогдож хамрагдах болсон бас баяртай байна. Бидний хүүхдүүдийн ирээдүйд бас цаашдын мэдээд сурах хөтөлбөрт бас нэлээд түлхэц болохгүй хөтөлбөр байхаар санагдаж байна. Тэгээд энэ хөтөлбөрт бас хөтөлбөрийг зохион байгуулагч нарын зүгээс хүсэл тавьсны дагуу бас эцэг эхчүүдийн оролцоог бас нэмэгдүүлэхийг хүсэж ажиллахыг зорж их шиг байна. Тэгээд эцэг эхчүүд миний хувьд бол яг тухайн хөтөлбөрт бас өөрийн хүүхдийнхаа сурч боловсрох, цаашдынхаа өөрийнхөө бие хүн болж төлөвшөх энэ хөтөлбөрт бас идэвхтэй дэмжиж оролцох болноо. Сайн байна уу? 141-р сургуулийн 2-ын анги, 6-гийн хагасын ангиас хүмүүжигч 2 хүүхдийн ээж байна. Намайг Хашчим гэдэг. Би одоо энэ сургалтанд суугаад үнэхээр их сурлаа. Би өөрийгөө мэддэг, чаддаг хүүхдүүдэд хүмүүжүүлж байгаа гэж өөрийгөө тэгж боддог гэсэн чинь миний мэдхгүй, чадахгүй хамгийн энгийн зүйл энэ сургалтанд бол маш их байлаа. Одоо энэ сургалтанд сууснараа бол өөрөөрөө бахархаж байна. Одоо хүүхдүүдэд цаашдаа яаж хүмүүжүүлэх вэ? Яах вэ? Хүүхдүүдэд хавийг яаж олох вэ? Инээ тоглол сур. Яг энэ сургалтын дээрээс эцэгчүүд нэх амар нэг одоо хүүхдүүдэд хүмүүжүүлэх гэж сургах гэж байна. Хичээлийн заах гэж ингээд аюу их цаг хугацааг шаардаад байдаг. Энэ дээрээс тийм их цаг хугацаа шаарддаг юм байна. 3 минут гэдэг юм маш сайн ойлголоо. За сайн байна уу? Өнөөдрийн сургалт орсон та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд тоглол инээ сур гэдэг хүүхдүүдэд хүмүүжүүлэх, сургах тий үнэтэй зөвлөгөө өгөх нь маш их таалагдлаа. Тэгээ энэ сургалтнаас бол
маш их зүйлийг сурлаа, ойлголоо. Би бас манай охин бол 2-ын B ангид сурдаг. Тэгээд бас миний бас хэрэгжүүлдэг ганц нэг зүйлүүд бас байна. Бас суралцах зөндөө. Юуны хамгийн сүүлийн одоо эргээр тайлбарлаж, ухааруулж энэ арга нь маш их таалагдлаа. Тэгээ бас миний хүүхдэд өгдөг зөвлөгөөнүүд бас ганц нэг нь байна. Тэгээ ийм үнэтэй зөвлөгөө, ийм сургалт орсон та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд ажилд нь амжилт хүсье. За сайн байна уу? Би нийслэлийн ерөнхий боловсролын 141-р сургуулийн 7 Б ангийн Прүструм багштай ангийн эцэг оюун жаргал байна. За тэгээд өнөөдөр энэ тоглол инээс сургалтанд хамрагдлаа. Тэгээд энэ сургалт нь болохоор зэрэг одоогийн 7 ангийн миний хувьд болохоор зэрэг өсвөр насны хүүхэдтэй. Тэгээ хүүхдтэйгээ ажиллах арга барилаа одоо хараахан сайн одоо эзэмшээгүй басан адил суралцаж яваа. Тэгээ энэ суралцах хугацаанд би болохоор зэрэг ингээд энэ сургалтанд сууснаар нэлээд олон асуудлуудыг ойлголоо, мэдлээ. Тэгээ хүүхдтэй хэрэгжүүлэх нэлээд олон арга замуудыг сурлаа. Хамгийн гол нь сургалтанд сууснаар хүүхдтэй сайн сонс гэж юм, ярилц гэж юм. Тэгээд мөн хүүхдтэй эерэг зөв магтах тийм арга техникүүдийг ашиглах гэсэн зөвлөгөө өгсөний дагав өнөөдрөөс эхлээд одоо өдөр болгон хүүхдтэй энэ сургалтынхаа үр ашиг хүртгээр одоо ажиллана гэдэгт итгэлтэй байна.